За Валентины өдөр хэдэн сард байдаг гэхийг бол бараг хүн болгон мэдж байгаа тийм 2 сарын 14. За тэгтээ барьцалд бол шаал өдөр тэмдэглэх юм байна. За энэ бол 6 сарын 12-нд тэмдэглэх юм байна. За би бүр энийг сонсоод маш их гайхлаа. Яагаад ийм өөр юм бол гэж бараг одоо дэлхийн бүхэл орнд 2 сард тэмдэглэдэг гэж боддог байсан. За тэгээд үүний талаар жоохон хайгаад үзлээ. За яагаад 16 сарын 12-нд тэмдэглэдэг болсон гэхээр энэ нь болохоор католик шашны Гэгэн Антони гэдэг хүнтэй холбоотой юм байна. За 6 сарын 13-нд Гэгэн Антонигийн баярын өдөр байдаг бөгөөд барьцалд тэрийг хайр дурлал ба гэрлэлтийн тэмдэглэг хамгаалагч гэж нэрлэдэг юм байна. За тийм болохоор энэ өдрийн өмнөх өдөр болох 12-ыг нь одоо дурлалт хосуудын өдөр болгосон юм байна. За барьцаалын 6 сар өвөл болдог. За нэг маш том хэмжээний баяр байдаг. За энэ болохоор Феста Жунино гэж нэрлэдэг. За барьцаал ус баяраа бүр 6 сар эхлэлтийн өдөр баяраа тэмдэглэх юм билээ. За 7 хоног болоод өөр хотод ингээд энэ баярын тэмдэглэж юм билээ. За тэгээд яаж тэмдэглэдэг гэхээр ерөөдөө хүмүүс нь болохоор кайфира гэдэг хөдөөгийн сэтгэлгийн хувцсныг өмсдөг. За эдгээр нь болохоор дэрвгэр цаан гэдэг сүжлэн малгай, нөгөөсдөө өмнөд зам цамцнууд нь болохоор чек дөрвжин байдаг юм цамцууд гэдэг тийм сороочин цамц өмссөн. За мөн одоо эдний үндэсний одоо хөгжим болох форо гэдэг юм хөгжим байдаг нэ. За энэ хөгжим за мөн үндэсний бүжиг болох квадрилия гэдэг хосороо ингэж зогсоод хөдөлдөг бүжиглдэг одоо тийм дөрвөлжин бүжиг ийм бүжигүүдээ бас бүжиглдэг юм байна. За мэдээж энэ баярын одоо гол хоол гэвэл ерөөхдөө эрдэнэ шишээ хийсэн гэдэг төрөл бүрийн хоолнуудыг бол иддэг. За энд нь болохоор чансан эрдэнэ шиш, за эрдэнэ шишийн бялуу, эрдэнэ шишийн сүйтэй будаа зэрэг ерөөсөө бүхэл юм нь эрдэнэ шишээ ашигласан иймэрхүү амттан болон одоо идэх юмнууд бол маш их байд юм билээ. За орчин үеийн Феста Жунино гэх ерөнхийдөө сургуулиуд, за сүм орон нутгийн одоо төвүүд зэрэг иймэрхүү газруудад зохион байгуулагддаг юм байлээ. За тэгээ манай хамгийн ойрхон хот болох Мотарантин гэдэг хот үүдэг. За энд бол энэ Феста Жунино бас тэмдэглэдэг. За үүднээс бол ингээд плед авч ороод за дотор бол идэж уух юм. За тэгээд тоглох зүгээр одоо хамтлаг дуучдын одоо тоглох зэрэгтэй лайв тиймэрхүү тоглолтууд болж идэг. За тэгээд гадаа гудамжны хоолнууд бол өстой төлбөрөөр бас зарагдаж байдаг. За тэгээд ийм тэмдэглэдэг юм байлээ. За бид бүгдийн хамгийн сайн мэдэх одоо Бразилийн карнавал гэж баяр гэдэгтэй. За тэрний дараа орох хэмжээний маш том хэмжээний баяр болохоор Феста Жунино байгаа. За тэгээ ерөөхдөө нэг дөр одоо бүхэл зүйл болдгороо маш онцлог байна. Хоолунд үндэсний хувцас, бүжиг, дуу зэрэгтэй манай ер нь Монголын наадамтай бараг адилхан хэмжээний тиймэрхүү үндэсний баяр байна. За тэгээ та бүхэнд аль баяр нь илүү их таалагдсан бэ? Доор комментээр бичиж үлдээгээрэй. Мөн миний сувагт subscribe дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Чао.